Сайн байцгаана уу? Саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа бизнес эрхлэгчтэй ингээд манай энэ 7 хоногийн номны book review гэхэд бэлэн болсон байна. Мэдээж энэ ном маань Mona English Bookstores авсан байгаа. Тэгээд мэдээж хулантай одоо орсон дугаар дээр бол яалтч байхгүй Psychology of Money одоо яри гэж бодлоо Morgan Housel. Тэгэд энэ тайтлаасаа их чухал утгатай ном байгаа. Заавал сая одоо мундаг бизнес эрхлэгч эмэгтэйтэй ярилцсан учраас энэ номыг ч гэсэндээ зайлшгүй уялдаа холбоотой ингэж байлгахыг эрмэлдсэн байгаа. За тэгэхээр Psychology of Money гэдэг үг бол мөнгөний сэтгэл зүй гэж одоо орчуулъя л да хэдүүлээ. Тэгэд маш олон жил, бараг 100 жил шахуу ер нь сургуулиуд, их сургуулиуд, ерөнхий боловсрол за магадгүй бид нар өөр хоорондоо ч гэсэндээ биеиндээ мөнгөний талаар заахта, ерөнхий мөнгөний ойлголт гэдэг бол физикийн хичээл шиг ч юм уу заадаг байсан юм байна. Psychology буюу сэтгэл зүй биш, физикийн хичээл шиг. Бид нар ингээл маш их одоо эрсдэл одоо санхүүгийн таамаг гэх мэтчлэн ийм нэмэх хасах дандаа математикаар ойлгодог, шинжлэх ухаанаар ойлгодог. Гэтэл хүнтэй холбоотой зүйл биш юм уу? Хүнтэй хамааралтай биш юм уу гэдэг нэг ийм үндсэн утга санаа явж байгаа. Хүн гэдэг амьтан чинь өөрийн гэсэн эмоцтой, хүн гэдэг амьтан өөрийн гэсэн янз бүрийн тархин дотор нь явж байгаа одоо нейронууд байгаа. Тэгээд тэр утгаараа ч гэсэндээ энэ Morgan Housel гэдэг хүн маань бол мөнгөний учрыг олдсон хүн юм байна гэж маш олон бас одоо номны шүүмжлэгчд бол хэлсэн бэлээ. Тэгээд ерөнхий утга санаа нь бол энэ. За тэгээд номыг бол удаан нуршуу байлгахгүй гэдэг үүднээс 20 жижигхэн одоо мини стори буюу хүмүүсийн түүхийг аваад за тэгээд мөнгө гэдэг зүйл яг цэвэр мэдлэг оюун ухаантай холбоотой юм уу? Эсвэл бас сэтгэл зүй орж ирж байгаа юм болов уу гэдэг утга санааг илэрхийлж байгаа юм байна. Тэгээд яг энэ 20 түүхээс хитгэнийг нь аваад бол ярих гэж бодож байна. Надад бол бүр хамгийн ихний түүх бол их гой санагдаад байгаа. Ronald Reed гэдэг хүн одоо janitor буюу одоо цэвэрлэгч байсан. Тэгээд blue chip stock буюу одоо юм мөнгөө бол яг хөө зүгээр ингээд яг өөрийнхөө тийм ээ одоо юм цэнхэр цахтай ажил гэдэг шиг тийм зүйлс хөрөнгө оруулалт хийгээ. Тэгээд бүр 2014 онд л 90 хэд наслсан. Тэгээ 2014 онд нас барсан. Энэ хүний талаар ярьж байгаа юм л да. За тэгээд Reed гэдэг хүн маань бол зүгээр л те байдаг л одоо цэвэрлэгч гэж ярьж байгаа. Тэгээд 2014 онд Америк нэгдсэн улсад 2.1 сая гаруй хүн нас барахад 7,000-аас цөөхнө нь 8 сая доллароос дээш одоо хөрөнгөтэй байсан. Тэгээд тэдний нэг нь юм байна. Энэ хүн бол цэвэр төвчээрээр одоо ямар нэгэн байдалд яарахгүйгээр богино хугацааны ашиг хонжоо олохгүйгээр ингэж олж байгаа. Тэгэнгүүт ингээд Reed-ийг болохоор Richard Foscone гэдэг бүр ингээд Merrill Lynch-ийн амар том одоо банкны айгүй том одоо компани executive удирдах түвшний хүнтэй харьцуулж байгаа. Тэр хүн маань бол одоо шунлаасаа болоод 2008 оны эдийн засгийн хямралаар бол одоо мөнгө төгрөгөө алдчихсан талаар одоо энэ хоёрыг харьцуулж байгаа юм л да. Тэгэд эндээс одоо авах сургамж нь гэх юм бол ер нь за нэгдүгээрт бол одоо юмыг бол гаднаас нь бол дүгнэх хэрэггүй. За тэгээд мэдээж мөнгийг хадгална гэдэг. Тийм мэдээж зарим хэмжээний хөрөнгө оруулалт хийн гэдэг бол ингэж амар ингээ байнга ингээ мөнгө зар гэдэг ингэж тэр санхүүгийн уламжилт ойлголтоос бол өөр зүйлээ гэдэг зүйлийг бол ярьсан байдаг. За тэгээд Grace Groner гэдэг эмэгтэй талаар ч гэсэндээ ингээ бүр хідэн 10-ны туршид нэг хувьцаагаа байлгасаар угаад төвчээртэй байсаар угаад одоо ингээд $180 хувьцаа 7 сая доллар болсон талаар бол ярьж байгаа. Тэгээ энэ зүгээр эхний хоёр жишээ бол илүү төвчээртэй байх, яарахгүй байх гэдэг утга санааг бол агуулж байгаа юм байна. За тэгээ яалтч байхгүй мэдээж энэ дээр бол Warren Buffett орж ирнэ бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч. За энэ хүн бол одоо баг 8 настайгаас үл 10 настайгаас ингэж баг хөрөнгө оруулж хийж эхэлсэн. За тэгээ 65 настайдаа бол одоо юу яасан байгаа. Нийт хөрөнгөөхөө 81-2 тэрбум долларыг олж исэн гэдэг. Ахаал нөгөө юмд ингэж эмоцийг аягүй сайн удирдах мөнгөнд хандах нь өөрөө илүү чухал юм байна гэдэг утга санааг л илэрхийлж байгаа. Тэгэд энэтэй холбоотойгоор бас энэ номон дээр юу гинэ бид нар нөгөө эмоц гэснээс сөрөг мэдээ, эерэг мэдээнээс илүү үнэн ухаантай харагддаг гинэ. Тэгээд сөрөг мэдээнд илүү реакцлдаг. За тэрнээсээ болоод бид нар нөгөө
одоо байр сав зархаас ахуулаад хувьцаа гэхээр бас айгүй хол сонсогдоод иж магадгүй өдөр тутмынхаа энэ санхүүгийнхаа хариуцлага дээр сөрөг мэдээнд илүү реакцлж ханддаг эерэг мэдээг тим хүчтэйгээр хүлээж авдаг нь бас бидний санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлдөг юм байлээ гэсэн ийм утга санаа явж байгаа. За тэгээд яг гоо бүх зүйлийг нь спойлдод яах вэ? Өөр нэг хэсэг дээр бол баян байдлаа хадгалж үлдэх хоёр ямар тийм хувь хүний бас эмоцтой холбоотой сахилга бат ингэж шаарддаг талаар бас ярьж байгаа. За мэдээж Наполеон Бонапарт тийм ээ. Одоо ер нь бол цэргийн алдарт одоо тийм том жанжин хүн цэргийн амжилтыг бол бас аз гэдэг концепттой холбож ярьж илээ. Тэгэхээр бол ер нь амжилт аз гэдэг хоёр бол нэг зоосны хоёр юм аа. Заавал ингэж хүний ингэж оюун ухаан биш бас зөв цагтаа зөв төрөх. Одоо зөв цаг үедээ төрөх гэсэн жишээ нь тэр нэг S&P 500-ийн хувьцаа 1950 онд 50-аас 70 оны хооронд огт өөрчлөгдөг байсан. 70-аас 90 оны хооронд бүр ингээ огцон өссөн ч юм уу. Тэнгүүд яг адилхан хувьцаа авсан хоёр хүн төрсэн цагаасаа шалтгаалаад адилхан шийдвэр гаргасан ч гэсэндээ үр дүн өөр байх ч юм уу. Тэгээ гол нь одоо ингээд энэ бол маш тийм ховор ном гин л дээ. Ийм санхүүгийн эдрээтэй асуудлуудыг маш энгийн болгож харьцуулж чаддаг. За тэгээд энэ зохиолч маань бол одоо маш тийм мөнгө гэдэг зүйлийг ойлгосон цөөхөн хэдэн хүмүүсийн нэг гэж бид нар нөгөө мөнгийг ингээл дандаа л нөгөө юутай банктай, тоотой, спредшиттэй харьцуулаад байдгаас хүний шуналтай, мөнгөнд хандах хандлагатай харьцуулдаггүйгээд тэг яг зүгээр энэ ном нь бол их нөгөө богино түүхүүдтэй учраас одоо энэ жинхэнэ утгаараа бол кофений ширээний ном хаанаас нь ч аваад уншсан өөр гоё жишээнүүд ингээл 2-3 удаас стрэхгүй тэгээд та бүхэн бас авч унших юм бол би ч гэсэн бодсон мөнгөнд бол би бол маш тийм хамаа намаагүй хариуцлагагүй айгүй тийм реакц гаргаж бас ханддаг юм байлээ. Бид нар ч гэсэн одоо сургаар айгүй хөдөлдөг монголчууд. Тэгээд өнөөдрийн маань ярилцлагатай ч гэсэн уялдаж холбогдохоор урт хугацааны туршид өндөр сахилга баттай байх гэдэг ямар чухал вэ гэдэг бас энэ номон дээр харагдаж байгаа. Тэгээд та бүгдийг бас энийг авч уншаасаа гэж зөвлөмөр байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Until next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.